танаа дээр ямар асуудлаар ирж байгааг бол нийслэл өөрийн бүртгэлтэй өмчөө авах дээрэс нь хилцээр ирэх гээд манай нийслэлийн өмчийн харилцааны газар хуулийн хэлцээний дараа баясалмаа дарга битээр явж байгаа. За ямар асуудлаар явж байгааг та хэлсэн. Хамгийн сүүлд бид нар бас нийслэлийн засаг даргын тамгын газраас танд энэ 2025 оны 8 сарын 29-нд хар дун ХХК өмнөх болсон шүүхийн асуудлын талаар бол хилцээр хийя. Асуудлуудаа шийдээ нэмж нийслэл өмчөө аваа уулзалтыг хий гэдэг хүсэлтийг бол явуулсан. За тэгээд хар дун гэдэг компаниас бол одоо эрүүл мэндийн шалтгаанаар бол оролцох боломжгүй гэж бол удаа дараа уулзалтуудыг ингээ хойшлуулад 9 сарын бас 10-нд ингээ бичиг ирүүлсэн байж байгаа. За ийм бичиг болж байгаа. Тэгэхээр би танд өнөөдөр бас ямар асуудлыг хэлж одоо өөрсдөө бид нар ирж байна гэхээр бид бүхэн бол мэдж байгаа. Дараа та 27 оны анхны одоо өнөөдөр ингээд байгаа энэ өргөө зочд дуудлал гээд нийслэлийн өмчид энэ дөрвөн давхар энэ зочд дуудлал анх 2007 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын 188 дугаар энэ тогтоол гарч 25%-ийг нь бол нийслэл Улаанбаатар, 75%-ийг нь бол Дун өргөө компани нийлж эзэмшиж хамтын энэ Дун өргөө хар дун компани эзэмшиж нийслэлийн одоо дундын хамтын Дун өргөө компаниг бол байгуулсан. Өнөөдөр та Дун өргөө компани менежер албанчууд ажиллаж байгаа. За гэвч одоо энэ 2027 оны нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын гаргасан тогтоол болон мөн тус онд гаргасан нийслэлийн засаг дарга Батбаярын гаргасан 550 дугаар тогтоолууд гарсан. Үүнийг бол дараа нь эрүүгийн хэрэг үүсч төрийн өмчийг одоо үнгүүгээр төрийн өмчийг зохих одоо үнгээгээр авсан байна гэдэг эрүүгийн шатны одоо хэрэг явж 2012 онд бол энэ эцэлэгдэж эрүүгийн шатны эцсийн шийдвэр гарсан байж байгаа. За тэгээд 12 онд эцэлэгдсэн маргааны асуудал дахиж давж таад маргаан явсаар хагаад сая 2023 оны 10 сарын 2-ны өдөр дахиад захиргааны шүүхийн дээд шатны шүүхийн шийдвэр гарч 2012 оны энэ эрүүгийн шатны дээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл хүчинтэй юм байна. Нийслэл энэ өөрийн өмчөө аваа гэдэг энэ захиргааны шатны дээд шатны шүүхийн шийдвэр гарсан. Тэгээ 23 оноос хойш одоо бид нар та бүхэнтэй уулзалт тоглох гэж ингэж удаа дараа бичиг өгсөн. Хамгийн сүүлд сая миний харуулдаг энэ 9 сард бичиг өгсөний араас танах бас хүндэтгэх шалтгаангүйгээр бол оролцох боломжгүй гэж ингэж өгсөн байж байгаа. Тийм учраас би өнөөдөр одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хувьар нийслэлийн засаг даргын 1-р орлогчийн хувьар дээрээс нь манай нийслэлийн өмчийн хуулийн хэлцээний дараа баясалмаа дарга битээр танахтай албан ёсоор бичилж ирж уулзалтаа хийж нийслэл өмчөө авъя гэдэг шаардлагыг бол бас одоо энэ удирдах албан тушаалтнуудаар манай наран цэврийн менежер байгаа учраас би бас албан ёсоор ирж уулзалт хийж танд бас мэдээллийг хүргүүлж байгаа. Өмнөх юм. Тэгэд энэ асуудал дээр бас ойрын хугацаанд уулзаж танаа энэ анх гарсан шүүхийн шийдвэрийн дагуу танаа гаргасан хөрөнгө ашиг орлогыг тооцож хилцээрээ хийгээд нийслэл энэ өмчөө эргүүлэн авах юм шаардлагатай байж байгаа. Дээрээс нь бас нэг зүйлийг дурдахад 2007 онд энэ 25%, 75%-аар эзэмшихтэй энэ өнөөдөр та бүхэн бидний харж байгаа энэ дөрвөн давхар өргөө зочид буудал мөн дээрээс нь энэ дүнжин гаруй амралтын газар зайсанд байдаг. Энэ хоёрыг хоёуланг нь газартай нь өмчтөнд нийлүүлээд 468 сая төгрөгөнд үнэлж нийслэлээс 25% дээр нь бол хөрөнгө оруулалт хийж одоо хамтдаа компани эзэмшсэн байдаг. Харин хар дун ХХК-гаас 75% дээр нь 1.4 тэрбум гэсэн үг шүү дээ. 2007 оны дүнгээр үнийн дүнтэй хилцэх хөрөнгийг гаргана гэдэг одоо хилцээрийн үндслэлээр хамтарсан Дун өргөө компаниг бол байгуулж одоо өнөөдөр энэ өргөө зочид дуудал дээрээс нь зайсанд байгаа дүнжин гаруй амралтын газрууд бол тус байдаг юм байна. Тэгээд энэ 2012 онд явсан эрүүгийн шатны 3 шатны шүүхээр бол одоо хууль бус шийдвэргээд ингээд тогтоолууд нь гарцсан байдаг. За тэгээд энэ тус газар нь ер нь бол яг хөө зүгээр одоо хар дун ХХК нь одоо хэний эзэмшилт байдаг вэ гэдэг талаар тодруулах хийсэн. Хар дун ХХК-гийн бол эцсийн эзэмшигч бол одоо өнөөдөр бол одоо улсын бүртгэлийн мэдээгээр 2025 оны 8 сарын одоо бүртгэлийн мэдээгээр хуучин ерөнхийлөгч асан инх хоёргаан одоо хөв Батшугрын юм байна. Тэгээд инх хоёр ерөнхийлөгч бол өөрөө ерөнхийлөгч асан инх хоёргаа бол өөрөө энэ асуудлаа мэдж байгаа бах. За энэ асуудал бол зөвхөн энэ
өнөөдрийн болоод байгаа Монгол Ардын намын улс төрийн асуудалтай ямар ч холбогдол байхгүй 2023 оны 8 сарын 2-ны өдөр захиргааны иргэн 10 сарын 2-ны өдөр захиргааны иргэн дээдчхний шийдвэр гарч 12 онд гарсан эрүүгийн шатны шийдвэр буюу энэ хамтран эзэмшиж байгаа нь эрүүгийн шин чанартай гэмт хэрэг мөн байна. Энэ одоо юу хүчингү болгож бусад нийслэлд өмчийн өгөө гэдэг ийм утга агуулга бүхий одоо эрүүгийн шатны дээд шатны шүүхийн шийдвэрийг бол захиргааны дээд шатны шүүх хүчинтэй болгож хэвээр нь үлдээж одоо үүнээс хойш бид нэр удаа дараа хүсэл тавьж уулзалт хийж энэ асуудлыг бол шүүхийн одоо захиргааны болон эрүүгийн шатны шүүхийн дээд шатны шийдвэрүүдийн дагуу 12 он болон 23 оны шүүхийн шийдвэрийн дагуу зохих гарсан одоо хөрөнгө оруулалт засварын асуудлыг шийдэж нийслэл өмчөө авъя гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ бол энэ 8 сард бид нар цаг бүхэн хэлсэн бичиг бол хөрвүүлж ирсэн 9 сард харамсалтай нь уулзах боломжгүй гэдэг хариу өгсөн. Тэгээ өнөөдөр бол 11 сар гарсан байна. Ийм учраас нийслэл одоо нийслэлийн өмчийг эргүүлж авъя хэлцээрээ ойрын хугацаанд хийх шаардлагатай байна гэдгийг бас албан байдлаар бас танд өнөөдөр орлогчийн хуваарь ирж мэдэгдэж байна. Нийслэл бол сүүлийн одоо хугацаанд бол өмнө алдагдсан байсан өмчүүдээ удаа дараа олон тооны өмчүүдээ бол одоо шүүхээр шийдвэрлэгдсэн, хуулийн дагуу шийдвэрлэгдсэн. Өмнө хууль бусаар одоо хувь иргэнд өндөр төрийн албан тушаалаа ашиглаж авсан байсан энэ өмчүүдээ бол нийслэл бол буцааж авж байгаа. Хатан Баатарын эмнэлэг өшөө ямар уламжлалт эмнэлгийн асуудал гэх мэт нэлээд олон ийм хувийн өмчүүд бол нийслэл авж байгаа. Эдгээр өмчүүдийг нийслэл буцаан авч зохих хууль журмын дагуу үнэлж дуудлага худалдаанд оруулж тухайн газрыг чөлөөлөх, тухайн газарт одоо олон нийтийн эдэлбэр газар хийх, парк хийх, эсвэл нээлттэй дуудлага худалдаагаар бас борлуулж байгаа. 2025 онд нийслэлийн дуудлага худалдаанаас нийт бас тодорхой тооны одоо төсөөснөөс илүү орлогыг бүрдүүлж үүнийгээр бас дид үтцэд сургууль цэцэрлэгийн одоо хөрөнгө оруулалтын ажилд бас зарцуулсан гэдэг бас хэлэхээр байна. Ингээд наран чимэг менежер те. Тэгээ та уулзалтыг хизээ эхлэх боломжтой байна. Бид нар бол уулзалтаа яаралтай хийж нийслэлийн одоо шүүхийн шийдвэрийн дагуу бол хэлцээрийн асуудлуудаар өмчөө авах. Өмчөө авч дуудлага худалдаанд оруулснараа бид нар бас энэ одоо нийслэлийн төсөв дээр дутагдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх юм шаардлагатай байж байгаа. Та нөгөө мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгвэл бид нэр хүлээн авсан бичиг баримтынханд авах холбоотой хөтөлбөртэй мэдээлэл өгье даа. Тийм. Юун дээр сүүлийн ямар ч байсан хүлээн авсан бичгээ холбогдох хүмүүсээр амжуулж өгье. Өөр зүйл тайлбарлаж надад өгөх юм бол байхгүй. Би одоо менежер хүн юу мэдгүй дээ тий. Тэгэхээр бусад асуудлыг нь тэгээд өөр хийх болох. Би ямар ч холбогдох хүмүүсээр амжуулж. Би сүүлд өгсөн танаа бичиг тамгын газрын бичгтэй ингээд танд бас ингээд өгч. Энэ 9 сард өгсөн бичиг байгаа. Сүүлд дахиад бидний өмнөх шатны бичгүүд нь бас байж байгаа тийм ээ. Тэгээд энэ асуудлыг бас танд албасаар өгч. Танаа удирдлагууд бол өмнөх тэгэхээр биднээсээс юу гэж хэлж байгаа нөхөр одоо нийслэл өмчөө авъя. Шүүхийн шийдвэр нэгэнд гарцсан учраас энийг цаг алдалгүй шийдэж энэ цаг хугацаа гэдэг бол өмчөөд маш том мөнгөний хөрөнгөний асуудал байж байгаа. За ойрын хугацаанд бас танах албасаар хариу өгөх хэрэгтэй байгаа. Ойрын хугацаанд танах хариу өгөхгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу улсын прокурор нийслэл өмчөө авъя гэдэг шаардлага хүргүүлж нийслэлийн өмчөө шүүхийн шийдвэр прокурорын зөвшөөрлийн дагуу авах ийм шаардлага үүснэ. Энийг бас та өнөөдөр төлөөлөөд удирдлагын хувьд байгаа учраас бас нийслэлийн засаг өмчийн харилцааны газар бол нийслэлийн засаг дарганы хамгаалалтын газрыг төлөөлөөд бас танд аль биесээр энийг бас мэдэгдэж байгаа шүү гэж байна. Цаашин дамжуулъя. За баярлалаа. Асуулт байгаа юу те? Энэ хоёр бол одоо нөргөө зочд бодол надад хамаарлахгүй. 2012 онд эцэг тарч намайг гүтгэхдээ энэ зочд бодолтой холбож ирсэн. Энэ нь одоо шүүхэрийн шийдэгдсэн асуудлыг дахиж нөлөөлж шүүхийн шийдвэр гаргасан гэдэг зүйлийг хэлсэн. Энэтэй тайлбарлаж. Баясгалмаа дараад та энийг урьж байгаа ч. За. Манай нийслэлийн өмчийн харилцааны газар хууль эрх зүйн. За энэ асуудал бол ер нь бол 2012 онд эрүүгийн шатны 3 шатны шүүхээр яваад 2012 оны 12 сарын 7-нд энэ их баяр Д Дулам Сүрэн Ч Чулуунбаатар Ж Мегмар Жаргал нарт холбогддог эрүүгийн иргэн тухай гэдэг ингээд маш олон утас материал ингээд 2012 онд эрүүгийн иргэн давчтлах шүүдийн шийдвэр ингээд гарцсан байж байгаа. За энэ шүүхийн шийдвэрийн утга нь бол энэ бол зөрчилтэй байна. Тийм учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 он болон 2007 оны нийслэлийн засаг дарга Батбаярын 570 дугаар захирамжийг хүчингү болгоод дээрэс нь нийслэлийн тухайн үеийн удирдлага маань бас
эрүүгийн хэрэгээр одоо зүйл заалтыг ял аваад эрүүгийн хариуцлага хүлээсэн гэж шүүхийн дээдсний шүүхийнхээ шийдвэр дээр байж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд баримтаар байж байгаа асуудлуудыг бол харна. Энэ бол нээлттэй мэдээлэл та бүхэнд өгж олно. Дээрээс нь энэ тус шүүхийн шийдвэр дээр бол татан буулгаж өмчөө аав гэсэн утга бүхий агуулга байгаа. Гэвч захиргааны хэргийн тодорхой хэмжээний асуудал одоо төрүүлээд эрдэнэ төлөвлөгчтэй хурал гаргаад дуудлага худалдаанд төрүүлж нийслэлээс 16-нд оруулснаас болоод манай нөгөө оролцогч тал дун үргийн тал маань захиргааны хэрэгт гомдол гаргаад энэ нь 2023 онд хүртэл 3 шатны шүүхээр 17 одоо хойшлогдож байгаа болоод 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тийм ээ. Баясгалан дарга 10 сарын 2-ны өдөр тийм ээ. 10 сарын 2-ны өдрийн захиргааны хэргийн дээд шатны шүүхээр энэ 12 оны энэ эрүүгийн шатны дав залтын энэ хүчинтэй байна. Дээрээс нь хүчинтэй юм байна. Дээрээс нь энэ дун нийслэл өмчөө ав эд хөрөнгөний татан буулгаал энэ дунд байгуулсан компаниг татан буулгаал гэдэг захиргааны хэргийн одоо дээдчдийн шүүхийн шийдвэр дахин гарсан. Үүнтэй холбогдуулаад нийслэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрээс нь энэ дун өргөө ХХК-гийн хамт олон бас одоо энэ шүүхийн шийдвэрийг биелүүлье. Нийслэлийн өмчөө авмаар байна. Тийм ээ. Энэ удаа дараа мэдээллийг хүргүүлсэн. Тэгээд хамгийн сүүлийн мэдээлэл нь сая 25 оны 8 сарын 9-ний өдөр хүргүүлэхэд 9 сарын байдлаар эдгээр эрүүл мэндийн шалтгаанаар уулзах боломжгүй гэдэг ингэж дандаа арга заах маягаар өнөөдөр хүртэл тайлбар өгж хэлцээрт ороогүй. Ийм учраас өнөөдөр бид нар дахиж одоо сүүлийн хариуны дараас 1 сар хүлээсний хугацаанд өнөөдөр бод нийслэлийн эрдэнэ төлөвлөгчтэй хурлаа төлөөлөн гэж 1-р орлогчийн өөр ирж бас өмчөө авъя. Прокурортоос бид нар юм дээр хүсэлт гаргаад шийдвэр гүйцэтгүүлээд энэ өмчөө авъя гэдэг байдлаар тавиадчих. Шүүхийн шийдвэрийн гол зорилго бол энэ 75% дээр нь бас өөрсдийн хөрөнгө оруулалт хийсэн тийм ээ. Энэ засвар хийсэн. Дээрээс нь энэ 2007 оноос хойш хугацаанд ашиг орлого авсан баланс юмхаа шийдвэрийн дагуу тооцоод тэгээд дээрээс нь нийслэл өмчөө аваа гэдэг юм шүүхийн шийдвэртэй. Тэгээд энэ бол 2 өмч байж байгаа. Одоо та бүхэн харж байгаа энэ 4 давхар том объектыг бол 2007 оноос бол ерөөхдөө бол хууль бусаар ягаад гэвэл 2 одоо шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас хууль бусаар бол ашигласан гэж хэлж байна. Энэ объектыг одоо нийслэл ямар зорилгоор ашиглах вэ? Нийслэл энийг аваад өмчтөө аваад ер нь бол дуудлага худалдаанд оруулна нээлттэй олон нийтийн мэдээллээр. Тэгээд тэр мөнгийг одоо 2026 онд дутагдж байгаа сургууль цэцэрлэг 2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 32 баялаг талбай дээр жижиг дунд хэмжээний одоо олон нийтийн эзэмшлийн талбай парк байгуулахад төлөвлөж байгаа. Эдгээр нийгмийн асуудлуудын одоо хөрөнгө оруулалтыг эдгээр дуудлага худалдаанаас авсан газруудынхаа мөнгөөр бол хөрөнгө оруулалтыг хийнэ гэж нийслэл төлөвлөж байгаа. Нийслэл өнгөрсөн хугацаанд ер нь хичнээн төлөвчөө буцааж авсан. За 2025 оны байдлаар манай Баясгалмаа хууль зүйн дарга энэ дээр нэг товчхон мэдээлэл хэдэн өмчийг яг ямар байдлаар авах гэдэг. Та бас нэг товч мэдээлэл гэж. Ус төртэй холбоотойгоор энэ асуудлыг холбож байна. За ерөнхийдөө их хоёр таалагдаагүй хотын дарагт таалагдаагүй одоо зүйлийг ярьсан учраас нийслэл өмчөө авъя гэдэг одоо энэ өмчийн асуудал руу орж ирж байна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ тал дээр тайлбар өгч улс төрийн нөлөөгөөр одоо ингээд өмч булаалдах юм асуудал гараад байгаа юм. За би энийг бол дахиад хариуцлагатайгаар энэ бол энэтэй ямар ч хамаа байхгүй. Та бүхэн энэний өмнө нийслэл одоо Хатанбаатар Магсарж авын ардын имлэг гих чинь асуудлуудыг аваа явж байгаа мэдж байгаа. Бид нар нийслэлийн хэмжээнд дахиж энэ газрын маргаан болон өмчийн маргаантай асуудлууд байгаа. Ийшээ бид нар ингээд өөрсдийнхөө одоо боломжийн ирээр судалгаа тайлан үндэслэлтэй хууль заасан бас мэдэгдэл хугацаа шүүхийн шийдвэрүүдийн дагуу үүштэй ингээд ороод нийслэл бол өмчөө авж байгаа. За миний түрүүний хэлдгээр 12 онд 3 шатны эрүүгийн иргэн шүүхийн шийдвэр гарсан. 23 оны 10 сард захиргааны иргэн давд шатах залтны шүүхийн шийдвэр бол гарсан байж байгаа. За эдгээр зүйлтэй холбогдуулаад за энэ дээр эдгээр асуудлуудтай 23 оны 10 сар захиргааны иргэн дээчний шүүхийн шийдвэр гарсан. Үүнээс хойш бид нэр энэ хилцээрийг хийгээд шүүхийн шийдвэрийн дагуу өмчөө авъя гэдэг энэ албан бичгүүдийг бол одоо улирал тутам явуулж исэн. Харамсалтай нь ингээд хүндэтгэх шалтгаанаар хойшлуулж ийн гэж бодож исэн боловч удаа дараа ингээд одоо шалтгаанаар хойшлуулад байгаа. Сая хамгийн сүүлд 25 оны 8 сарын одоо 9-нд нийслэлийн засаг дарганы тамгын газраас бичиг өгөхөд 9 сард буцаагаад уулзах боломжгүй гэж ингэж аргацааж яваад байсан учраас цаашид одоо бид нар энэ тус албан бичиг дээр эрүүл мэндийн шалтгаан гэж дурдсан байна. Гэхдээ энэ бол удаа дараа ингээд жил гараа явцсан асуудал байгаа учраас бид нар энийг бол одоо ингээд асуудлаа шийдвэрлэе гэдэг байдлаар ирсэн байна. Тэгэхээр энэ бол ус төржөөгүй
энэ асуудал угаасаа явж исэн үргэлжилж исэн энэ асуудлууд байж байгаа. Тэгээ энэ улс төрийн асуудал хамаагүй нийслэл захид цаашид өмчийн маргаантай асуудлууд байгаа. Газрын маргаантай асуудлууд байна. Бид нар бас одоо Хүннү хотын бүтээн байгуулалттай холбогдуулаад Хүннү хот дээр дахиж одоо явуулах асуудлууд байж байгаа. Газрын маргаантай энэ асуудлууд бас удахгүй орно. Нийслэлийн бүтээн байгуулалтууд дид үсттэй холбогдуулаад бид нар цаашид энэ туулын хурдны замын бүтээн байгуулалтаа уялдуулаад захуудыг нүүлгэх тийм ээ логистикийн төвүүдийг Хүннү хотын логистикийн төвдөө уялдуулаад хийх хилцээрүүдэд орох энэ асуудлууд байгаа. Эднээсийг бид нар үе шаттайгаа ингээл хийж байгаа. Энэ компани нөгөө болохоор зайлшгүй гэж штэ хилцээр хэрвээ хийвэл хийхийг хариуцлагатай зөвшөөрөх юм бол яг ямар асуудлыг хэмжих юм бэ? Хөрөнгө оруулалтын асуудлыг тавих юм уу? болохоор 75% дээр 2027 онд 1.4 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийн гэж хоёр талаасаа тохиролцсны үндсэн дээр хар дун гэдэг компани нийслэлд нэлээд дун өргөө гэдэг компанийг байгуулсан. Тэгэхээр шүүхийн шийдвэр гаргаад энэ хууль бус шийдвэр байсан юм байна гэдэг нь тогтоогдсон учраас шүүхийн шийдвэр дээрээс заагдсан дагуу тодорхой хэмжээний оруулсан хөрөнгө оруулалт ашиг орлогыг тооцоод тэгээд балансаа дундаа тооцоод шаардлагатай бол нийслэл тэр нь баримт бичгээр нотлогдож ивэл нөхөн олгорыг олгоод хилцээр хийгээд тэгээд чөлөөлж аваа л гэдэг юм үндэслэлтэй. Тэгэхээр тэргээр бол нийслэл өмчөө авна л гэсэн. Үндэсний урлагийн их театрыг одоо үндэсний цэцэрлэг түрээлнээр барина гэдэг. За энэ дараагийн асуудлуудаа хамааралтай ярьж энэ асуудлынхаа асуудлуудыг дуусгачих тийм үү. За өөр энэ дээр асуултууд байна. Юу ч манай нийслэлийн өмчийн газрын хуулийн хилцээний дарга Баясгалмаа дарга 2025 онд та аль газруудыг одоо улсын эмчүүд нийслэлийн эмчүүд аваад дуудлага худалдаагаар хэрхэн зохион байгуулагдсан талаар та бас товчхон мэдээлэл өгчих нь бас хэцүү байсан. За сайн бацгаана уу? За. Оо за. За сайн бацгаана уу? 2024-25 онд нийслэлийн өмчөд одоо бүртгэж авсан байгууллагуудыг дурдах юм бол төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьцаа эзэмшигчүүлсэн иргэнээс 51%-ийн энгийн хувьцааг нь нийслэлд бүртгэж аваад нийслэл одоо төв цэнгэлдэх хүрээлэнгийн 100% хувьцаа эзэмшигч болсон байгаа. За хоёрдугаарт уламжлалт анагаах ухааны элэг судлалын төв гэж клиник байгаа тийм энэ төв клиникийн одоо эзэмшил ашиглалтанд байсан Сонгон найрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах төв эмнэлгийн байр гаражийн хамт Хавал дүүргийн 22 дугаар хороонд байрлах Зайсангийн аманд байрлах соёлын эмнэлэг байрлаж исэн байр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байгаа газар зэрэг энэ бүх хөрөнгүүдийг бол нийслэлд бүртгэж аваад Сонгон найрхан дүүргийн эмнэлгийн байрыг бол Сонгон найрхан дүүрэгт байрладаг нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлээд тэнд засвар хийгээд одоо Сонгон найрхан дүүргийн хүүхдүүдийг хүлээж авдаг ийм эмнэлэг болгож ашиглахаар ингэж одоо шийдвэрлсэн байгаа. За мөн Чингэлтэй дүүр дээрэс нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрладаг баруун сэл бүлчилгээний төвийн Ж блокийн 1220 м2 талбай бүхий барилгыг нийслэлийн өмчөд одоо аваад нээлттэй дуудлага худалдаагаар саяхан хувьчилсан 1.9 тэрбум төгрөгийн одоо хувьчлалын орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн байдалтай байна. За Баянгол дүүргийн 14 дугаар хороонд байрлаж байгаа Шуудангийн 24 дугаар салбар одоо түрээсэлдэг байсан энэ байрыг мөн нийслэлийн өмчөд бүртгэж авсан. Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрладаг Амин жаргалан гэдэг өрхийн эмнэлэг байдаг тийм. Энэ байсан энэ өрхийн эмнэлгийг бас одоо нийслэлийн өмчөд угаасаа нийслэлийн өмчөд бүртгэлтэй байсан. Гэхдээ өөр иргэн одоо ашигладаг байсныг одоо болиулсан байх жишээтэй. За мөн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрладаг Ачаатгар өрхийн эмнэлгийн байрыг бас одоо эзэмшиж ашиглаж исэн хүнээс нь байгууллагаас нь аваад тэгээд дуудлага худалдаагаар худалдаад хувьчлалын орлогыг нь нийслэлийн төрийн сандах хувьчлалын орлогын дансанд төвлөрүүлэн ажилласан байна. За баярлалаа.